байж ш. Тэгсэн цэрэн дондоо гэж хэлсэн дарга байсан надад төөрөн. Тэгсэн цэрэн дондоо чи чинь баян төмгийнх юуны цэвгд огшин сум билүү гэдгсэн чинь баян дүнгийн. Үгүй би чинь дашвал бүрэх гин. За тэгээ танайхан үнэгийг саадаг юм байлээ. Саадаг байсан бүрээдүүд одоо сааж яах гэсэн. Гүү юм байлээ хөөж. Би нодноо очсон чинь намайг очиход тэр орой сүгүү. Тэгсэн маргааш тэр оройд очсон оройд 10 туултай үнэ бариад тэгээд сүүл сайлны гарч байгаа юм да гэж. Бачгаа биз? Тэгэхээр ийм байдлаар ийм их баялгийг хайж бид ч хурд дандаа мала 2 саадаг, өмнөгээ саадаг, сэмэгээ саадаг, бүх юм саадаг тэр сайлаар 10 лезгийг хурааж амьдарч байсан улс, тэр үйлдвэрээ хийж исэн улс, энэ үйлдвэр Монгод хаягдсан байх шүү дээ. Бид чинь хитэн нүүрс ухаал хитэн төгөрг болоод тэрүүгээр хоорондоо хэрэлдсэн болоод хувааж идсэн болоод ингээд амааргалаад байна. Үгүй ээ. Бид нэр тэр их баялгаа асая. За энэ баялаг над яаж харагдаж байна? За хоньны ноос, ямааны ноос, тэр өхрийн көвөр энтри чинь нано био технологиор боловсруулад одоогийн энэ синтефоноос илүү маш уян харимхай яаж норгод яаж шахсан буцаад сэвсэгээд ирдэг ийм материал хийгээд сайхан натурал. Тэгээд маш нингэн сайхан давуу материал хийгээд за гаднаас давуу авч болно, ноос хольж болно. Тэгээд энэ одоогийн энэ хиймэл зузаанууд шиг юм хийвэл манай энэ бол дэлхийд одоо хүндрэлт нейлоноос синтефоноос өөдөд байна шүү дээ. Одоо тэгээд бид энийг л хийх хэрэгтэй. Үнэтэй руу орно л доо. Органик талаар руу орно гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ рүү орно. Энийг хийхин тулд Доронтын их сургууль бол биотехнологи, нанотехнологи, автоматчил, цахим технологи дээр суйрлахгүй бол Монгол улс хэдэн жилийн дараа Африкийнхантайгаа хамтарт тэрний ард орно. Африкийн хүн муу гэж ярьдаг байхгүй. Би тэгээд Америкийн профессортай ярьж байсан. Тэгээд Африкийн одоо бараг 20 гаруй жилийн өмнө шүү дээ тэгсэн. Лагва чи Африкийг муу гэдгийг чи яаж мэдж байгаа? Гэлэгч гэсэн. Одоо энэ Африкийн ч одоо хөгжил муутай энэ хэтрэ гэсэн ч үгүй. Африкийг нь хамаагүй нийтж хоёрдугаар боловсралтай хүн цөөхөн ч гэсэн нөгөө нийтж. Тэгээ хамтдаа цул болж чаддгийг гэж хэлж ирсэн. Тэр их сайн жанр. Тэгэхээр л нөгөө Африк ч одоо маш хөгжих гээд бүр ингээд өсрөнгөө хөгжөөд явчихж штэ. Одоо бүх үзүүлэлтүүд нь дээш яваад гэж штэ. Тэг чин цагва тэрийг хардгүй ингээд одоо манай ричридинг Монгол тэр их сайн хэлсэн байна. Тэр сайн гэсэн байна. Тэгэхээр төрн л муу байгаа. Манай монголчууд бүх юм бий. Манай төрөл муу байгаа. Одоо тэгээд юу гэж байна одоо мундаг дээд сургууль олон сургууль ингээд төгсөөд ирсэн хүн ийм газар гэ залуучууд зөнтэй байна. Манай дүүнэр байна. Одоо ингээд танил талын хүүхдүүд зөнтэй байна. Тэглээгээд энэ манай хүүхдүүд бас тэр сургуулиуд нь сурлаа. Тэр юу хэлдэг вэ гэхээр тэр сургуулиудад одоо дэлхийн одоо Америкийн ч баячуудын хүүхдүүд сурч байна. Саятнуудын тэрбумтнуудын хүүхдүүд сурч байна. Тэгээ тэд нар арай хаалгаар орохгүй байгаа шүү дээ. Арай хаалгаар биш. Тэгээ энэ юу хэлээд байна гэхээр тэднийг баян хүний одоо хүнийг баяг балаг дайрдгүй гэж тэр хүүхдүүдээ бол яс сургасан байгаа шүү дээ. Мөнгөнд нь сургасан байгаа, хөдөлмөрлөлтөнд сургасан байгаа, ажилсаг сургасан байгаа. Мэдээж хэрэг муу сайн айланд нь ч байгаа. Гэхдээ тэр улсууд дахиад гараад ирэхэд цаадлын шанс нь байдаг учраас цаашаа хөгжөө явчихдаг юм байна. Чаддаг юм байна. Томордог юм байна. Тэгээ одоо энэ улсуудыг ингээд хараад одоо энэ том улсуудын чинь нэг хөрөнгөтэй улсуудын чинь бүгдээр гуйлах чинь байсан. Бүгдээр малчны хотод гарсан юм үгүй шүү дээ. Бүгдээрээ шанстай байсан байхгүй юу? Ардталтай. Тэгээ одоо би өөрийнхөө хүүхдүүдээс юу гэж ойлгож байна гэхээр аава бид нар яаж сурдаг гэж бодож байна. Бид нар чинь зүгээр муу ядуу Монголын шалдан хүүхдүүд ч дээ. Гэхдээ энэ тэрбумтэн сайтнуудын дунд ороод ирсэн юугаараа бид эдэртэй тэмцэх ёстой гэхээр зөвхөн дүнгээрээ л тэмцдэг. Тэгэхээр маш сайн төгсөж гарсан бүгдээрээ. Тэгэхээр энэ төгсөж гарсанныхаа хүчээр дээрлэхүүлэлгүй гардаг. Мэдээж хэрэг дээрлэхүүлдэг нөхцлүүд зөндөө байдаг гэж байна. Гэхдээ тэднээс илүү оюун санаагаар илүү чадaltaй байж бид нар тэр том сургууль IB сургуулиудыг төгсдөг. Тэгэхээр Монгол хүүхдүүд бол энд юу ах вэ гэхээр биднийг монголчуудыг маш хатуу тийм
дэгтэй жагтай ёс суртахуунтай хүмүүжүүлэлтэй ийм л хүмүүсийг болгож хөгжүүлнэ. Тэр л чухал байна. Тэр. Тэгээс бол бүгдийн эрдэмтэн багш болгож одоо бүгдээрингийн тэр мундаг сургуульд ордууд нь ордог тийм тархин угаах тийм ерөөсөө хэрэг байхгүй тийм. Тэгэхээр төмөн мэрэгжилвэ. Судлаа хүнээ судал. Хинэн хаанав гэдгийг хүнэн хаанав хэн гэдгийг дунд сургууль гаргаж өгөх ёстой. Эцэгтэйгээ. Энэ манай улсын үндсэн бодлого юм. За хүмүүс чи тийм л сургууль явах ёстой. Чи тийм л авьяастай шүү. Чиний удам тэр шүү. Чиний авьяас тэр шүү гэж. Тэгэхээр удамчви за ер нь ундрагын илрүүлж өгөх ёстой. Булаг оргих оюун ухааны булаг нь чи ийм ундрахтай хүн байна шүү гэдгийг илрүүлж өгч ёстой. Урлаг байна уу, хөгжим байна уу, одоо юу байна уу, одоо тэр бизнес байна уу, малчин гэдэг бас нэг малаас сутаж байгааг бол сахимжуулаад үйлдвэржүүлээд ирэхлээр тэр дотор чи одоо боддоо одоо сүү сайлнаас энэ юунаас ноосноос энийг дээр био технологи бүх юм хөгжөөд ирэхлээр нөгөө хүн чинь нөгөө талд ертөнц нэгдээд ирэн шүү дээ. Миний толгойд энэ атом молекулын ертөнц задарч ирж байгаа шиг тэр мал аж ахуйн тойронд байгаа тэр их биолог баялаг ургамал амтнаас ийм бүтээх юм байна гэдэг толгойн дотор нь тэр ертөнц суулгаж өгөх хэрэгтэй. Хүнд эрдэм чэйжлүүлэх биш толгой дотор нь ертөнцийг суулгаж одоо дэлбэрдэг, тесэрдэг, көгждөг, арвждаг ертөнцийг суулгаж өгөх хэрэгтэй. Энэнийг хэн гаргахыг бол дунд сургууль тийм ч их мэдээллийг учиргүй завгүй суулгахаас гадна хүнээ судалдаг мундаг юу байх хэрэгтэй. Энэ бол эцэгтэйг яалтчгүй баг сургууль байхгүй юу? Сургуулийн өмнөх 5 дугаар анги хүртэл ерөөсөө 10 нас хүртэл хүнийг тэгшилэхгүй бол за тэрнээс хойш тэгширдэг юм гэж одоо тонх